Чинзог оюутан багт нь одоо царай нэлээд бор хүн бааз. Хун чинзог гэдэг үгүй. Тэр цагаан байсан юм. Яа, мэдгүй одоо би санахнаа нэг цагаанаар сандгүй яагаад тэгдэг байсан. За яста миний мэдхийн яста цагаан байгаа юм шүү. Тэр энэ нот ингэсэн бохгүй юу? 100 хөдөө талбай дээр очиж ажиллаа нооны талбай дээр. Одоо 100 руу бухах юм. 100-ны бор. Тэгээд хав хор олчихгүй. Тэгээд намар хичээлдээ орж ирээд итүүд хийгээд Цайгаа гүөх гэж юм уу чи? Үгүй итүүд хийхгүй юу? Тэгсэн чинь цагаан хүн болчихгүй юу? Цагаан хүнтэй итүүд хийгээд тэгэл гараад ирсэн чинь нэг гээл инээсэн. Тэгэл хүн чинзээ болсон шүү дээ. Тэгээ хон юм болсон. Тэр чинзээ сонин шүү те. Бид нар нэг олон жүжигчд нийлээд бид нар чи хэдэн онд л нэг өвөр Монгол явсан шүү дээ. Тэгээд за маргааш хил гарах юм чинь бүдүүн дэлгүүр орцгооч чи гээл бөөнөрөө гараад явж исэн чинь хойно чинзээ яг зэгцэж явж исэн хоцорчихгүй юу? Гэл нэг дуу гарахаар за яасан болоо гэл эргээ харсаж доошо тонгоголох юм. Яасан чинзээ гэдгс чи яна яасан би чи утсан унгаачлаа гэхгүй юу? Тэгэхээр би чи одоо ямар сони юм бэ? Хаашаа гэдгсэн чи би өөрөө тэр нүхийг хараа шокнд орсон. Юу вэ бараа наашраа чи энэ нүхийг харалтаа. Тэр нүхэн гэсэн чинь нэг борооны ус ордог штэ. Ийм нарийнхан. Тэр шиг ингээд нэг засмал замын дунд бүр нэг ийм нарийнхан. Ийм нарийнхан. Тэр утас бол ерөөсө хөндлөнгөөрөө багтахгүй. Тэгээ босоогоор л ингээд тэр нарийнхан зайд ингээд яг ингэж босоогоор орох байхгүй. Хүн хүчийг жигчээж бараг оруулах. Жигчээж тэр рүү заяа тэгсэн чинь чинзогийн утас яг ийм босоогоор ингээд яв тэр нүхэр. Тэр нүхэр бол ер нь нэг ийм л өргөнтэй. Тэгээд ийм нарийнхан байхгүй юу? Энэ утас юм ингээд яаж орсон гэмээр л ийм нарийнхан. Тэгэл тэр рүү ингээд чинзогийн утсыг яваад орсон. Тэгээ өөрөө багтахгүй юм шүү. Яаж авах юм? Бид нар худлаа баахан нүхийг хараад гайхшаан бараад тэгэл өнгөрсөн. Тэгээд тэр утас тэнд үлдчихэж байгаа байхгүй.